Hi again. Энэ болохоор амралтын өдрийн vlog. Тэгээд өнөөдрийн тэг бүтэнсэн өдөр болж байна. Бороо орох байгаа юм шиг сонин бөрхөг өдөр байна. Тэгээд бөрхөг өдрийн минь би болохоор бас сургуулийнхаа дотор байрны нэмэртэйг энэ хайр харагдаж байгаа нь болохоор манай өрөөний охины өмнөд хэрвээ хаяа бичлэгнэр жоохон замраг байх юм бол таад гоё skip хийгээд үзээрэй. Тэгээд би одоо эртлэн нэг тэдэх хүнсний хаануудыг авах гээд дэлгүүр гарах гээд байтин. Тэгээд дэлгүүр гарахаас өмнө таадтай гоё unboxing хий гэж бодсон. Надад 2 өдрийн өмнө 2 пакэж ирсэн. Тэгээд нэг нь болохоор коллаген, нэг нь болохоор гой сайхны юмнууд захиалсан байсан. Тэгээд гой сайхны юмнууд болохоор захиалган маань зөв ирсэн байх үгүй юм шалах гээд өчигдөрөөрөө задлаад үзсэн. Тэгээд гой сайхны юм болохоор би энэ Clinique Anti-Blemish Solution гэдэг юм toner. Тэгээд энэ болохоор Even Better гэдэг юм dark spot corrector захиалсан байгаа. Тэгээд энэ хоёр болохоор би хэрэглэж үзсэн. Өнөөглөө амар таалагдлаа. Үр дүн сайн гарах юм шиг байна. Одоо ер нь тийм Korean skincare хэрэглэдэг нас маань жоохон өнгөрөхгүй байгаа юм болов уу гэж бодох шиг энэ хоёрыг хэрэглэсэн амар үр дүнтэй байх юм шиг санагдлаа. Дөг нь бол би ингээд Монголоос авчирсан юм солонгос бүтээгдэхүүнүүдээ ингээд хэрэглэдэг байхгүй юу. Гэтэ энэ болохоор ус амар хатуулах ихтэй тэмүүдийн дайрсныг л тийм биш сонин жоохон өнгө алдсан юм шиг харагдаад. Энэ хоёроо өгн хэрэглээд тэгээ энэ нөгөө нэг энэ одоо энэ амар гоё тас энэ миний ингээ хэрэглээд байгаа ч гэсэн би ерөөсөө арсманд ирдэггүй байсан болохоор өөр бүтээгдэхүүн захиалт үзээд энэ хоёрыг хэрэглэсэн юм бол надад амар таалагдлаа. Тэгээд гоё үр дүн гарах юм бол бас угаалцъя. Тэгээд дараачих нь болохоор энэ болохоор юм коллаген. Тэгээд хэрцэнэй. Би танаас задал тавьлаа. Энэ болохоор юм Vitaclorin blueberry flavor нэрсний амттай юм коллаген байгаа. Энэ нэг харьцан болохоор 30 хоногийн хэрэглээ, 1 сарын хэрэглээ. Тэгээд би өмнөх сар хэрэглээд дуусгасан надад амар таалагдсан болохоор дахиад нэг пакет захиалсан. Тэгээд энэ болохоор амтны амар гоё тэгээд хэрэглэхэд ч гэсэн маш гоё тийм би болохоор тийм таблет одоо тийм муухтай амар муу. Энэ болохоор яг усанд найруулж уудаг коллаген болохоор надад амар таалагдж байгаа. Тэгээд гадны хайрцаг амар fancy Vitaclo гэсэн. Дэм энэ нэрээ юм савлцсан юм. Тэгээд хэрвээ та нар гадаад лээд хүмүүс олвол дахиад би нэг Instagram дээр дагдаг хичээсээ хараад тэгээд захиалсан. Тэгээд гадаад лээд хүмүүс олвол онлайнаар захиалгаж болж байх. Тэгээд коллаген ер нь юм усанд найруулж удаг юм нумдаг бүтэцтэй байх тусмаа илүү өөр нөлөө сайн байдаг гэж би бас сонсч байсан. Тэгээд гоё unboxing-ийг та нарт хийх гэж бодоод цаглалцглаа. Одоо бүгдээрээ хамт үсээ зөвлөлээ. Гараад ирсэн одоо дэлгүүрсэн чинь тэгээд жижигхэн цонх төрүүлж тавьсан. Тийм юм баавал тавьсан. Синхэн ихгэн төвчтөрхөн л бүр амар нартай бүр тэрхомргүй бүгомсөдсөн жамлаа бүр буцаа гүрцэн нэрсэн. Тэгээд аашин нэлтдэг хаврын тэмдэг гэж чинь зөвхөн Монголд биш дэлхийд даяар л байна. Мэдээж тал хэмжээний пастаны төрлийн юмнууд бол маш олон сонголттой. Би гэхдээ ихэнхдээ гэртээ хоол хийж үздэг болохоор нэг юм автгүй. Өнөөдөр амралтын өдөр болохоор амар паста хийж идчихсэн юм лөө. Одоо энэ амар таалагддаг. Зөөр дотроо юм бууцаа тэгээд юм бэлгэлтэй. Нэг гоё
соустай. Тэгээд юм бол амар хурдан болно. Тэгээд амар гоё байдаг. Эндээс авд юм лөө. Итали сурталчилгааны Монгол охины дагдаг нөөний чимийн Итали гэдэг тань баг мэдж магадгүй гэсэн чинь ийм гурлаар бас зөөвөн идэт хэлээ. Дараа нь туршуулж үзвэл бас зүгээр санагдсан. Яг юм шиг. Усны дэлгүүр нь ер нь л нэг юм супермаркет маяг. Тэгээ манай энд байдаг хамгийн том ер нь ойрхон манай гэртээ ойрхон байдаг ер нь хамгийн гайгүй том дэлгүүр гэж хэлж болно. Канад сэрэгээд заавал гараад ирсэн мэт тэгээд энэ бүтэн сүлбүүд тэгээд амралтууд бас сайн болж олоо бүхэнд хаачиж өгнөр дэлгүүр орой гэж бодчихсон. Тэгээд тэгэхээр хатархан яг гой төвсөд нь амьдардаг сургуультайгаа ойрхон. Тэгэхээр ер нь метро автобусыг нэг хэрэглэдэггүй дандаа гоёлхаал явцдаг. Өөр хол нэг мall дээр орохоор л хаяа автобус зүйдэг. Тэг өөр очоод л гэртээ бараг чичтэй. Миний шилэн үеийн хандлаа өмдлөлтөөр гадаад сурч юм харах. Дэн лифт амар жижигэн жоохон Ресторан ирсэн би юу авсан харуулъя гэж бодсон. Энэ болохоор сая тааруулсан процентээ моорт туслахгүй энэ бас базилтай бэлгтэй тортиллини энэ бурган бан шиг энэ чимэгцэн юм шиг паста болохоор тортиллини гэдэг энэ тортиллини авсан. Энэтэй ханд хоол хийж идэх whipping cream тэгээд төгссөн материал авслаг энэ салатын green mix сайн материалаа тэгээд энэ green mix тэгээд тандуурдаг хаад энэ юм хайсалтай болчтой. Тэгээд хамгийн сүүлийнх нь бас хамгийн үнэтэй авсан салмон жоохон амталсан салмон авсан. Тэгээд ингээл бол энэ цагийн авсан юмнууд нэлээд 20 евро. Би нэг салмон болохоор хямдарсан байна гэж бодоод авсан зарим хямдраг байсан байна. Тэгээд хамгийн үнэтэй нь ер нь бол салмон. Тэгээд бусд нь ерөнхийдөө гайгүй. Миний дандаа үзүүд тундаа байнга авдаг юмнууд. Өдөр Ремини хотод нэг юм их үү. Одоо мэдээж cooking time. Түрүүний авсан үрдэг туунууд дээр 3 хорцтой маш гоё юмтай хоол хийж харуулъя. Бид нэр whipping cream хэрэгтэй. Тэгээд тортиллини. Тэгээд нэг сонгон махад хангалттай хэрвээ хүсэх юм бол сонгонгоч бий болно. Тэгээд мэдээж бас гоё плейлист хэрэгтэй. Тортиллини хийсэн тэгээд жоохон black pepper, cayenne pepper сонгон ito pinakawasang pajak ito whipping cream ngayon тэгээд энэ крем тортон болдог kasi сайн байна tapos ito siya cayenne black pepper na yan. Бас маань дотор тал нэг иймэрхүү харагддаг. Тэгээд тэнгисээр үзэнгээ явуулаад л. Энэ болохоор дараагийн өдрөнд тэгээд энэ бичлэгээ зөвхөн амралтын өдрийн влог болох гэсэн бол амралтын өдрөөр би нэг гоё юм тэгээд онц юм хийгээгүй. Тэгээд өнөөдөр болохоор 3 дахь өдөр тэгээд хичээлдээ явж ирчээд гэртээ ирсэн одоо буцаад гарах чинь яагаад гэвэл манай өрөөний охин нэг өрөөндөө үсээ одоо янзлж байгаа найзуудтай хамт тэгээд надаа
бүр 2-3 оны өмнөөс ингээд би өрөөндөө сайн амжилт зүгээр үү гэд мэдэгдээд урьдчилаад хэлсэн байсан болохоор би бас нэг их саадуулахыг хүсэхгүй юм. Тэгээд ямар ч байсан одоо бүгдээрээ хамтдаа гараад тэг миний орох туртай нэг газар руу хамт явъя. Энэ болохоор миний ирэх туртай газруудын нэг хүүхдийн намын дэлгүүр байна. Тэгээд Easter болоход монголоор бол Лондоны баяр. Тэгээд зориулж зохныхоо чимэглэлээ ингэж хийсэн байна. Тэгээд манай гэрлүү ирэх замд байдаг учраас ер нь байнгын газрын хажуугаар өнгөрдөг. Тэгээд хаяа ороод гардаг. Тэгээд би ер нь YouTube-ийнхаа бичлэгийг өөртөө болон бас ирээдүйд хүүхдүүд маань дамжуулаад миний бичлэгийг үзэх байх гэж бодоод хийж байгаа. Тийм болохоор хаяа хичээлтэй, стресстэй, мэдээ сошиал медиагаас төр завсарлага аваад тиймэрхүү гоё хүүхдэд зориулсан газар ирэх туртай. Энэ зөвхөн намнаас гадна хүүхдэд зориулсан тоглоомнууд заавтаад тэгээд суугаад ном уншиж болно. Тэгээд би бас Итали ирээд Итали хэл дэмүүд сурч эхэлж байгаа учраас хүүхдийн номноос эхлээд авчулж уншиж эхлэх юм бол хэл сурахад бас илүү тохом. Тэгээд энэ дэлгүүрт хүүхдэд зориулсан зөндөө олон урлагийн номнууд байсан. Тэгээд энэ гэхэд жишээ нь Mondrian-ы тухай бүхэл бүтэн ном байсан. Тэгээд би хайж авч байгаа Японы артист Yayoi Kusanoгийн тухай ном болж авсан. So happy. Тэгээд би 2019 онд Японы Токиотод Ланы дэсэн хүмүүсээ үзэж байхдаа энэ Yayoi Kusanoтэй яг биеэр уулзсан гэсэндээ хамт зураг авахулсандаа маш их баяртай байдаг. Тэгээд энэ хүний бүр ингээд жоохон хүүхэд байхаас нь эхлүүлээд амьдралын тухай, хурал бүтээлүүдийн тухай бичсэн ном байсан учраас надад маш их таалагдаад. Тэгээд би энийг гоё орчуулаад ирээдүйд бас хүүхдтэй уншиж өгнө гэж бодоод энэ номыг авах шийдсэн юм. Тэгээд Yayoi Kusanoыг хамтд нь ингээд хэвчээ хөрхөн бүүн намтай ингээд тавмаар. Тэгээд handmade болохоор энэ 44 евро гэжсэн. Эхний хэлтэмжсэн номын авчих гэж бодоод. So cute. Тэгтээ ингэ сүнээр болоод татгалаад амар хөөрхөн. Тэгээд Fredaгийн тухайн ном болохоор бас тэр доор байсан. Өдөрцөн тэгээд оройн хааллыг идсэн хичээл хийж байгаад одоо бичлэгийн ажлаа сууж нэлийн жоо оролцлоо. Тэгээд бичлэгээр нэг төрөй дуусгах гэж бодсон. Тэгээд бичлэгээ дуусгахаас өмнө болохоор энэ нэг түрүүний авсан хүүхд намын дэлгүүрээс авсан ном байна. Тэгээд энэ номыг болохоор би өөртөө болон ирээдүйн хүүхдэд зориулж авсан. Тэгээд хүүхдээ ер нь багаас нь урлагийн мэдрэмжтэй, дээрээс нь урлагийн тухай ер нь гоё түүхийн мэдлэгтэй байгаасаа гэж хүсдэг болохоор тэгээд манай хүүхэд том болсон юм шиг үзчихвэл нөө гэрт байгаа ном тийм ээ шүү. Тэгээд яа гэж боолгож авсан мэй гэх юм бол ер нь тайдын юм авсан дэлгүүрч юм гоё өнөө бэлгийн бол тэр бол гоё боолгоод авчиж байгаарай. Тэгээд дараа нь өөрөө гэртээ арай задлсан ч гэсэн карт шүү дээ. Тэгээд кафе мэдэрдэг газраасаа кафе мэдэрдэг зүйлийг байнга гоё цаг гаргаж хийж байгаарай. Тэгээд энэ амгаа unboxing хийж байгаа бичлэг болохоор Instagram дээр оруулах гэж бодсон. Тэгээд миний Instagram-да бас хамтаарай. Тэгээд миний арьсан бичлэгийн сүүл рүүгээ жоохон бичлэг ихэд амар дэжгүй байжснаа сүүл рүүгээ жоохон сонирн болчихж байгаа. Тэгээд энэ болохоор батаг биш. Тэгээд манай нэг энэ хитэн юмнаас бороо ороход тэгээд шумал амар ихсэн чинь одоо би болохоор дотор байрныхаа галтгоон зүйд байгаа хгүй. Тэгээд манай дотор байр болохоор юм шумалны хаалт байхгүй.
байхгүй. Тэгээд шумтчихсан чинь нүүр юмсан яг нүүр тэгээд гар маран дээр амар шумалагдсан. Тийм байна. Тэгээд нүүр маань жоохон сэтгэл санаа болон шумалнаас алхаад жоохон сонирм харагдчихж магадгүй. Тэгсэн нэг бичлэг таамаг талцсан